Монгол хүн Монголдоо тий сайн цалин аваад ингээд бас Монголдоо бас хөрөнгө оруулалт хийгээд ажилласаа гэж би хүсдэг байхгүй. Тийм болохоор ажлын цалин нэмэх юм зорилго байна. Ecompreneur Mongolia үзүүлж байна. За сайн байцгаана уу үзэгчдээ. За өнөөдөр манай зочноор мод булгаа брендинг одоо үүсгэн байгуулагч Чимэг Бат ихчиг одоо танилцуулахад бэлэн болоод байна. За сайн байна уу та? Сайн байна уу. Энэ өдрийн минь төргий. Намайг Чимэг Бат гэдэг мод коллекшн компаниг үүсгэн байгуулагч. Манайх малгай үйлдвэрлэл худалдаа чиглэлээр бизнесээ явуулдаг. Улирлын чанартай үндэсний загвартай малгай үйлдвэрлэдэг. Хүүхдийн малгай бас нэмж үйлдвэрлэж эхэлж байгаа. Хав намрын мэдээж сезон дуусаад одоо зуны малгайныхаа шин загварлуу ороод үйл ажиллагаа эхэлж байна. Явуулж байна. Зөв. Одоогор одоо таны компанийн хувьд одоо хэдэн жил болоод ер нь хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна? Яг 21 жил одоо энэ мег малгай үйлдвэрлэлээрээ явж байна. Яг компани болоод бол 10 жил болох гэж байгаа. Зөв. Тэгэхээр одоо нэг нийтдээ танай компани ажилчдын одоо нэг тоо ер нь бол 13 ажилчин тоолж байна. 13 ажилтнтай Монголд одоо малгай үйлдвэрлэлээр ажиллаж байгаа тийм. Окей. За тэгэхээр ерөнхийдөө онцлог яг гол бүтээгдэхүүний хувьд бол одоо энэ тий. За малгай үйлдвэрлэлээр энэ бол яг үндэсний загвар гэсэн. Үндэсний загварын малгай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Та одоо загвараа өөрсдөө бүхэмээ гаргадаг уу? Та өөрөө ер нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтэнд хэр оролцдог вэ? Би болохоор яг оюутлын технологич инженер мэргэжилтэй л дээ. Гэхдээ яг олон жилийн туршлагаасаа болоод өөрөө бол яг загвараа гаргадаг одоохондоо. Гэхдээ мэдээж явандаа бүр өргөчхөөрөө загвар зохион бүтээгч авна гэж бодож байгаа. Тэгээд энэ үндэсний загвар байна. Энэ болохоор өвлийн малгай. Энэ химийлэнхийгээр хийсэн. Бас ангийн үндэснээс татгалзсан хүмүүс маш их байдаг учраас химийлэнхийгээр хийдэг бас химийлэнхийний давуу тал болохоор арчилгаа багтаа айгүй хөнгөн дулаахан байдаг. Үйлдвэрлэлийн анхны бүтээгдэхүүн хүнд зориулж ямар үнэтэй гарч исэн бэ? Тэр хуучин одоо та дурсамж олцсон. Яг тэр үед чинь кашмир материал айгу модонд орсон байсан. Кашмирын болтой маш хийдэг байсан. Тэгээд ерөөсө кашмирын малгай эмхтэй малгайгаар л эхэлсэн. Одоо бол ямар ч хийсэн хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн та үйлдвэрлэж байна? За яг ингээл өнгө загвар материалаас хамаарат ер нь бол тэгэл 100 гаруй төрлийн болчиход байгаа. Яг хэрэглэгч бол тийм олон болгоцсон гэж боддог. Яг тэгвэл зүгээр нь одоо дараа бар хийдэг байсан бол өвлийн малгай хийхгүй мүү, үндэсний загвар хийхгүй мүү, сахиар хийхгүй мүү, сахиар хийхгүй мүү гэл хэрэглэгчээ хүслийн дагуу одоо загварын нэр төрөл бүтээгдэхүүний тоо нэлээд нэмэгдсэн байна. Тэгэхээр одоо нөгөө та хаагур бүтээгдэхүүний юу борлуулж байна? Ер нь бол яг нэрийн дэлгүүр хоёр тоо. Нэг нь болохоор Монголд үйлдвэрлэв, нэг нь болохоор Хороолд байдаг. 20 гаруй Улаанбаатарт болохоор 20 гаруй салбар дэлгүүрт бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Хөдөө орон нутагт болохоор 18 гэрээт борлуулагчтай үйл ажиллагаа явуулж байна. Зөв. Тэгэхээр одоо бас сүүлийн үед нөгөө дэлгүүр уушаас гадна та ингээ онлайн дэлгүүр нээгээд амжилттай явж байгаа. Тэгээд бид нар амжилттай явж байгаа компаниудыг бас ингээд одоо ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тэг ямар амжилттай бас бусдад хуваалцаач гэдэг зорилгоор энэхүү контентыг хийж байгаа. Тэгэхээр та онлайн худалдаар ер нь хизээнээс ороод одоо онлайн худалдаа гэж ямар хүмүүс хариуцдیں۔ Тэг онлайн худалдаа ер нь хэр байна? Хүргэлтээ яаж ийн, төлбөрөө яаж ийн? Ер нь борлуулалт таны хувьд бол онлайн худалдаа ер нь ямархуу санагдаж байна тийм борлуулалтын дээр. Ер нь ковид гараад л ер нь онлайн худалдаа нь хэрэгтэй мэн гэж бодсон. Хоёрт бас нэг бараа бүтээгдэхүүн айгүй орширсан учраас хүмүүс хаанаас ямар бүтээгдэхүүн авах бас нэг сайн мэдэхгүй байгаа. Бас хоёрт бас дэлгүүр хэсгээр их цаг хугацаа ороод байгаа учраас онлайн худалдаа ер нь айгүй хэрэгтэй мэн гэж бодоод танаатай одоо хамтарч ажиллаад жил гарсан болж байна. Зочид улаатартай хамтраад жил болж байгаа тийм. Жил гар болж байгаа. Тэгээд ер нь бол дансаар төлбөр тооцоогоо хийдэг. Хүргэлтээ өөртөө хариуцдаг. Манай маркетинг бол манай том охин бол хариуцж. Зөв. Тэгэхээр та нөгөө Facebook, Instagram ямар нэрээр явж байгаа вэ? Ер нь бол мод коллекшн хайц. Окей. Тэгэхээр маркетинг бол одоо танаа охин чи хийгээ явчих тийм үү? Тэгэхээр одоо нөгөө сая ингээ бараа бүтээгдэхүүн ингээ онлайнаар бүтээгдэхүүн худалдаалах гэж байгаа хэцүү тал нь юу вэ? Тэр хүргэлтэн дээр ч юм уу хэрэглэгчдийн нөгөө хүсэж байгаа зүйлийг хүргэж танилцуулах худалдаалах гэдэг тэр нэг жоохон саад бэрхшээл тийм асуудлууд нь ер нь юу байсан бэ? Ер нь бол асуудал уг нь гайгүй байлаа. Хүмүүс ч өөрсдөө бас онлайн худалдаа дуртай болчих. За. Тий. Тэр их дуртай болсон хоёрт бас
Монголынхаа бараа бүтээгдэхүүнийг бас хэрэглэх хүсэлтэй болсон байна. Тэгээ тэр нь манайд их таалагдсан. Та одоо бараа бүтээгдэхүүн буцаалтаа хийдэг одоо жишээ нь ингээд би санамсаргүй байдлаар буруу хэмжээтэй малгай авчлаа гэхэд бол тэрийг бол айгүй уяатан бодлоготой байдаг шүү дээ. Тэрийг бол буцааж болдог. Яг бол жоохон мэдээж бохор олгоогүй л буцаал авчдаг. Тэр бол айгүй нэг онлайн худалдаанд хүмүүс их таалагддаг шүү дээ. Яа тэгэхээр би сансруугаар буруу сонголтоо хийчлээ. Би 24 цагийн дотор буцааж болох уу гингүүд л тий. Окей. Тэгэхээр энэ өөрөө ингээд бас нэг хэрэглэгчдийг айгүй ингээд соёлтой, аярлалтай бас соёлтой харилцаа үүсгэж байгаа. Тэгээ бас хэрэглэгчтэй бас сонголтоогоор явуулцдаг. Одоо яг ямар заавыг сонгож байгаа гэдгээр савчтал гэждэг байхгүй. Тэгэхээр савчтаа бас нэг 2 3 төрлийн 2 3 өнгийн ч юм уу тэгээ нэг борлуулалт авах жоохон хүнд байдаг л да. Тэр нь гэхдээ яг угсаал хэрэглэгч яг өөрөө өмсөж авах учраас. Тэгээд яг анхны удаа бас яг онлайнаар авахд бас ингээд тань тиймэрхүү асуудал тулгарч байгаа. Одоо ингээд байнга авдаг хүмүүс бол гайгүй юу тий. Гайгүй тий. Танаа малгай ер нь хэрэглээд сурцсан. Нөгөө миний ярьцмаар байна да. Миний нөгөө юу байна тэгээ шууд одоо сайтнаас эсвэл Facebook, Instagram-аас хараад авчихсан гэсэн үг. Гэтэ толгойнхоо торгийн хэмжээг яг үг гэл хэлдэг л дээ. Тэгээ бас өвчлэн манайх нөө дотор азмаар басгачтай чөлөөтөр хийдэг. Тийм болохоор уг нь асуудал нь бас гайгүй. Азмаар басгаад өмсчих болно гэсэн. Түрүү та ярьсан чинь 21 аймгаар бас ингээд худалдаалах байгаа гэсэн тий. Гэрээт борлуулагчтай. Гэрээт борлуулагчаар. Тэгэхээр одоо ингээд яг нөгөө нэвтрүүлэг үзээ бас нэг малгай өөртөө ингээд захиалгаар хийлгүүлээд загвар магвараа хийлгүүлээд яана гэвэл одоо ингээд зөвхөн бэлэн бүтээгдэхүүн биш одоо ингээд загварын захиал өгж болд юм одоо. Тэгж болно. Окей. Ярилцж байгаа л ер нь захиалгыг авчих. Ийм үед би өмсөх гэдэг нэг иймэрхүү загвартай ингээд тий. Окей. Тэгэхээр хэрвээ тийм тохиолдол бол таны үйлдвэр дээр очиод захиал өгдөг тий. Тэгдэг. Одоо хөдөө орон нутгаас за би хол оошдаг бол хотоод ороод ирэхээр өвчгүй ч гэдэг юм уу тий. Бас нэг тэгэл хоорондоо сайн тохиролцол яа. Гадны гадагшаа одоо бүтээгдэхүүн худалдаалах тал дээр та ер нь ямархуу үйл ажиллагаануудыг зохион байгуулж яг хил хаагдахаас өмнө болохоор үзэсгэлэн худалдаанд аяг амжилттай оролцож байсан. Тэгэхээр яг нэг шууд худалдаа авалт байсан болохоор тэднээс яг өөрсдөө яг өмсч үзэл авчдаг. Тэгэхээр их боломж байсан. 8 жил тасралтгүй тийм үзэсгэлэн худалдаанд оролцож явж байсан. Таны одоо хоёулаа ингээд малгайны тухай зөндөө ярьлаа. Тийм малгайгаа одоо төрөлжүүлээд хөгжүүлээд ойрын одоо нэг 4 5 жилдээ энэ одоо ингэн гэсэн тийм зорилгоо та ингээд хуваалцаач одоо ер нь бизнесийнхэн. За ер нь бол тоног хэмжээ сайжруулах гэж бодож байгаа. Яг малгайг одоо яг тэр нэг одоо шугамар үйлдвэрлэдэг загварууд бас байдаг байхгүй юу? Тэгээ тэр яг шумыг оруулж ирээд ер нь малгайгаа гоё брэнд болж хөгжүүлэх санаа байгаад байгаа. Гэхдээ өөрхөн түүхий дээр ер нь гол нь хийх юмсан гэж аяг хүсэж байгаа. Түүхий дээр тэгээд нэг яг тэр шумаар хийчих юмсан гэж бодоод байгаа. Тоног хэмжээ аяг сайжруулах бодлого байна. Тэгэхээр нөгөө хангалттай их хэрэглэгч, хангалттай их худалдаа өгч нар байгаад байгаа. Тэгэхээр тоног хэмжээ сайжруулж илүү олон илүү массаар хийж болно гэсэн үг. Бүтээгдэхүүн болж болно гэсэн үг тий. Ер нь одоо монголчуудын хамгийн их одоо сонгодог бүтээгдэхүүн ер нь ямар бүтээгдэхүүнүүд вэ? Таны хувьд одоо 100 эдээс одоо энэ л топ бүтээгдэхүүндээ гэсэн тийм бүтээгдэхүүнийг нэрлэвэл ер нь бол яг тэ манайх нөө судалгаа явуулсан чи 20-30 насны хэрэглэгч нар дийлэх хувийг эзэлжсэн л да. Тэгээд залуучууд болохоор их мэдээж эхэлчлэн ингээл муурын чигтэй, баавхан чигтэй, өмсгөд эвтэйхэн, арчилгаа багтаа гэдгийг аягүй сонгодог л доо. Тэгээд биднээс ер нь бол онцлог судалж байгаа л хийдэг. Юу сонирхоод байна гэдгийг судалж байгаа л тэгэл хийдэг. Олон улсад гарах тийм сонирхол ер нь байдаг уу? Гарыг бол одоо ямар улсад бүтээгдэхүүнээ борлуулах хүсэж байна та? Монгол хүн ер нь Монголдоо тий сайн цалин аваад ингээд бас Монголдоо бас хөрөнгө оруулалт хийгээд ажилласаа гэж би аяг хүсдэг байхгүй. Тийм болохоор ажлын цалин нэмэх ер нь зорилго байгаа. Нэгтгэж одоо ажлын байраа сайжруулах гэж ярьчлаа. Одоо бол цалингаа нэмчихсэн. Яг хүмүүс гадагшаа гарч ажиллаад байна. Цалин уучраас ажиллаад байгаа шүү дээ. Тийм болохоор уг нь бол Монголдоо хөрөнгө оруулалт хийгээд Монголдоо ажилласаа гэж хүсэж байгаа учраас бараа бүтээгдэхүүн нь экспортлох юмсан. Зөвхөн Монгол зархаар бас нэг ажлын цалин нэмэхэд бас хэцүү шүү дээ. Тийм болохоор экспортлох юмсан гэж хүсэж байгаа. Экспортлохын тулд тэр тоног хэмжээ сайжруулах бас болчиход байгаа байхгүй юу? Тийм л бодлоготой ажиллаад байна да. За тэгээд ерөөдөө нөгөө та одоо ингэ шинээр ингээд бизнес одоо эхлэх гэж байгаа тий залуучууд байгаа. Одоо энэ жижиг дунд үйлдвэрлэл тэгээд давхар энэ онлайн худалдаа руу орж байгаа хүмүүст. Тэр хүмүүст одоо ингээд өөрийнхөөсөө ингээд алдаж онсноо ингээд яг гол ингээд багцлаад яриул одоо ингээд
жижиг дунд үйлдвэрлэлээр ирэхэд яг юун дээр анхаарах ёстой гэж боддог вэ? Яг хүмүүс яг зорилгоо сайн тодорхойлох хэрэгтэй юм шиг байна. Би одоо яг юу хийвэл тий тэгээ бас өөрөө бас их дуртай байх хэрэгтэй. Хийж байгаа ажилдаа. Би юунд сонирхолтой юм. Одоо яг тэгээ бас би бас боддгийн хүн бас мэржлэрээ ажиллах бас зүгээр юм болов уу гэж бодод байгаа. Мэржлэрээ ажиллаад сурцсан юм чи мэдээж мэржлэрээ ажиллах хэрэгтэй. Ер нь хин мэржлэр ажиллах байгаа даа шүү дээ. Тэгэхээр мэржлэрээ ажиллавал уг нь бас нэг үр дүнд хүрэх юм болов гэж. Нэгдэл 4-5 жил одоо хөдөлмөр гаргаад аяг сурцсан байдаг. Тэгээд мэржлэрээ ажиллах давуу талаа ашиглана. Хоёр тас яг зорилгоо аягүй сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгээ би яг юу хүсэж байна гэдэг өөрийгөө аягүй сайн чагнах хэрэгтэй. Зах зээл аягүй судлах хэрэгтэй. Тэгээд ер нь бол их бизнес төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэж би боддیں۔ Тэгээ байнгас өөрийгөө хөгжүүлж хөгжүүлэх тэг өөрийгөө л байнга хөгжүүлж байгаас л гэж хүсэж байна. Тэгжээж бас бизнес хөгжиж тийм байлээ. Тэгэхээр зүгээр бизнесээ хөгжүүлээ гэдээ яваад байл юм бас бизнес нь сайн хөгжихгүй. Тэгэхээр өөрөө бол нэг үйлдвэр дотор л байгаад байдаг шүү дээ бид нар чинь гадагшааных гаргахгүй. Тэгэхээр өөрийгөө бол айгүй хөгжүүлэх хэрэгтэй юм байлээ. Тэгээ яа тэр нөгөө юу вэ шүү дээ. Тэр бизнес гэдэг зүйл чинь амтай зүйл биш. Тэрний цэг хүн байгаа. Тэр хүн хөдөлгөөд байгаа болохоос бизнес өөрөө хөдлөөгүй гэдэг байна тийм. Окей. Тэгэхээр нөгөө нэг таны одоо энэ одоо өнөөдөр ингээд хангалттай энэ үр дүнтэй 100 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малгай үйлдвэрлэлээр бол одоо би бол одоо сайн ингээд дагнсан компаниуд бол би сайн нэр цохож хэлэхэд бол нөгөө мэдэхгүй байна. Тэгээ энэ хүртэл амжилтанд чи таны ямар зан чанар тий та яг миний энэ зан чанар л өстой энэ хүртэл явсан да тий би одоо нэг өөрийнхөө энэ зан чанарт их дуртай гэж боддог тийм зан чанарын тухай ярил. Одоо залуучууд бас хэлэхэд тууштай байх хэрэгтэй шүү. Яг бол нэг юм хийчихэл одоо за энэ бүтэхгүй байна гэд бодоод байж байх болохгүй. За энийгээ би яаж хөгжүүлвэл илүү ашиг өгөх вэ? Илүү үр дүнтэй ажиллаж чадах болоо гэдгийг аягүй сайн судлах хэрэгтэй. Бүтээтэл нь тууштай юм гэж тий. Тууштай л байх хэрэгтэй. Тэгээ зүрх сэтгэлээр сайн чагнасаал гэж боддоо шүү дээ. Тэгээ өөрийнхөө дуртай юмыг бас хүн хийжээж кайф авдаг. Ядраад байгаа мөртлөө ажиллаад байгаа юм болоо гэдэл. Би үнэхээр аягүй дуртай байхгүй энэ ажилдаа. Ядарсан ч гэсэн манайшин тэгэл нэг 5 минут шаналдаг. Тий тэгэл ер нь тайлбарс ингээд богино хугацаанд л буцаас сэрэгчдэг. Буцаас сэрэгдэг. Би чинь дуртай шүү дээ энэ ажилдаа гээл тэгэл сэрэгчдэг. За тэгээ ямар ч байсан ингээд мундаг хөдөлмөрч хүнтэй уулзсанд их баяртай байна. Тэгээд хамгийн сүүлд одоо хэлэхэд та одоо ингээд үзэгчтэй хэлэхэд одоо энэ онлайн худалдаа хийж байгаа хүмүүс бол бизнес эрхэлж байгаа хүмүүст их сүүлийн одоо хэлэх үгийг танд үлдээ. Тэгээд хоёулаа энэ дугаарыг өндөрлөе тий. За мэдээж онлайн худалдаа хөгжихөөсөөр аргагүй юм билий. Тий. Ер нь бол онлайн худалдаа веб хуудас аягүй сайн хөгжүүлээрэй гэж хүмүүст хэлээ да. Тэгээд онлайныг бас хөгжүүлэхдээ бас нэг яг тэд нар ч нэг яг өмсч үзээгүй нэг проблем гараад байгаа шүү дээ. Өмсч үз ямар ч бүтээгдэхүүнийг. За яг зүгээр бараа байл бас хүн чинь хараад авчиж байгаа сонголт хийж байгаа. Хувцсны хувьд бол өмсч үзээгүй гэдэг бас хэцүү шүү дээ. Палаж авлаа гэхэд чинь бас л очиод таарахгүй гээд. Тэгэхээр айгуу сайн ярилцах хэрэгтэй юм билээ. Тэр захиалагчтайгаа яг юу хүсээд байна, ямар өн яг тэр бас сонголтоо очдог гэдэг шүү дээ. Тэр бас их давуу тал байгаа шүү. Ярилцах их чухал юм байна. Бас сонголтоо очих нь бас зүгээр юм байна. Тэгэл асуудлаа шийдэж ийн л гэж боддог шүү За дээ. бүгдэнд нь одоо ингээд үнэтэй зөвлөгөө өгсөн танд их баярлалаа. Таны бизнест амжилт хүсье. Сайтын нэр бол мод малгай цэг зочил цэг шоп гэдээ байгаа. Та бүхэн одоо дэлгэрэнгүй одоо бүтээгдэхүүний талаар болон бизнесийн талаар холбогдож мэдээлэл авахыг хүсвэл мод малгай цэг зочил цэг шопоор зочлоорой. За тэгээ таны бизнест амжилт хүсье. За маш их баярлалаа. Тансын ажиллаж гэсэн амжилт хүсье. Powered by Zochil platform.